бүгд найрамд Солонгос улсад 6 дугаар сарын 3-ны өдөр ерөнхийлөгчийн сонгуул болон за үүнтэй холбогдуулан нэр дэвшигчдийн хоорондын өрсөлдөө ихээхэн ширүүсж байгаа юм байна. За одоогийн байдлаар либерал үзэлтэй болох ардчсан намаас нэр дэвшигчид санал асуулгыг бол тэргүүлж байгаа ч гэсэн бусад нэр дэвшигчид түүнтэй ойртож ирэх юм төлөвт ажиглагдаж байгаа юм байна. За либерал үзэл бүхий ардсан намаас нэр дэвшигч Ижимён санал асуулгаар тэргүүлсэн байгаа ч гэсэн түүний өрсөлдөгч консерватив үзэлтэй Ким Мун Сүгийн хувьд бол илүү гарсан одоо саналын хувьд бол ойртсон байдалтай байгаа нь бол судалгаагаар харагдсан байна. Солонгосын ардсан намаас нэр дэвших Ижимёныг дэмжих дэмжлэг нь бол бага зэрэг буурч байгаа. Харин эсрэгээрээ консерватив үзэлтэй болох ардын хүчний намаас нэр дэвшигч Ким Мун Сүү болон шинжлэлийн намаас нэр дэвшигч Lee Jun-seok нарыг бол дэмжих дэмжигчдийн тоо нэмэгдэж байгаа юм байна. За 5 дугаар сарын 4-7 хоногт Real Meter нэртэй судалгааны байгууллагаас судалгаа хийхэд бол Ижимён 46.6% саналыг авсан бол Ким Мун Сүү 37.6%, Lee Jun-seok 10.4% саналыг авсан байна. Energy Economy News агентлагийн захиалгаар явуулсан санал асуулгыг Бэм гарагт нийтэлсэн байна. Пүрвэс баасан гараг хүртэлх улсын хэмжээнд сонгуулийн насны 1009 хүнийг бол автомат утсаар бол харилцах замаар тухайн санал асуулгыг хийсэн. За энэ санал асуулгатай холбоотой санал асуулгын итгэлцлийн түвшин нь бол 95%-тай. За нэмэх хасах 3.1% одоо алдаатай байдлаар бол судалгаа хийсэн гэдэг нь бол судалгааны хариултын үнэн бодит байдлыг илэрхийлж байгаа. За өмнөх 7 хоногтой харьцуулахад ардчсан намаас нэр дэвшигчийн дэмжлэг 3.6 пунктээр буурсан болвол харин одоо ардын хүчний намын нэр дэвшигчийн дэмжлэг 2 пунктээр өссөн байна. За энэ хоёр хоорондын зөрүү нь 14.81 гэж байсан болвол цаашдаа хоорондын зөрүү бол 9% болж багасж байгаа юм байна. За Ижимёны хувьд 5 дугаар сарын эхний 7 хоногт 46.6% дэмжлэгтэйгээр энэ сарыг эхлүүлсэн нэр дэвшигчийг одоо дэвшүүлэх үйл явцтай холбоотой ардын хүчний намын удирдлага өрсөлд одоо хооронд зөрчилдөө үүснээс хойш ердөө 27.8% санал байсан Кимийг давж гарч чадсан юм байна. За түүнийг одоо шүүх хурал сонгуулийн хууль зөрчсөн гэх үндслээр шүүх хурал нь бол хойшлсон. За ингээд дараагийн 2 дахь 7 хоногт бол түүний дэмжлэг 52.3% хүрсэн боловч ийхүү одоо Ижимёнд өгөх хүмүүсийн санал түүнийг одоо дэмжих дэмжлэг бол буурч байгаа юм байна. Харин Ким Мун Сүүгийн хувьд бол түүнийг дэмжих дэмжлэг эрчимтэй нэмэгдэж байгаа юм байна. За 3 дахь 7 хоногт 35.6% дэмжиж байсан бол 4 дахь 7 хоног 37.6% болж өсөж байгаа юм байна. За Lee Jun-seok-ийн хувьд анх удаага бол 2 оронтой тоогоор дэмжлэг авч чадсан. Одоо энэ хүү одоо шинжлэлийн намны хувьд бол ихээхэн нааштай үзүүлэлт болж байна. За цаашдаа бол энэ хүү сонгуул бол нэлээд өрсөлдөөнтэй болох магадaltaй байгаа гэдгийг бол нэр дэвшигчдийн санал асуулгын дүн харуулж байгаа. Магадгүй одоо ардын хүчний нам бол консерватив саналыг хуваахаас одоо сэргийлэхийн тулд Lee Jun-seok-ыг эргүүлэн татуулах юм үйл ажиллагаа явуулж магадгүй. За үүгээрээ дамжуулаад Ким Мун Сүүгийг дэмжих дэмжигчдийн тоог нэмэгдүүлэх бодлого баримталж магадгүй гэж үзэж байна. За энэ нь бол түүний эсрэг өрсөлдөж байгаа ардсан намын хувьд бол ихээхэн сул талыг бий болох болно. Тийм учраас ардсан намын хувьд бол аль болох эдгээр хоёр намыг хоорондоо дэмжлэгээ нэгтгэх энэ үйл явцаас сэргийлэх бодлогыг баримтлах ёстой гэж одоо улс төрийн ажиглагчид үзэж байна. За харин шинжлэлийн намаас нэр дэвшиж байгаа одоо 3 дахь томоохон өрсөлдөгчийн хувьд бол өрсөлдөөнийг дуусгах нь бол консерватив блок дотроо нөлөөгөө нэмэгдүүлэхэд нь тустай гэж үзэж байгаа учраас аль болох сонгуульд өрсөлдөж өөрийгөө одоо хүчтэй өрсөлдөгч улс төрч болохоо харуулахыг зорж байгаа. За гэхдээ бол санал хураалт бол ойртохын хэрээр эдгээр одоо гол хоёр намын хоорондын өрсөлдөөн ширүүсэх төлөвтэй байна. За мэдээж хэрэг 3 дахь нам бол өрсөлдөөнөөс гарсан тохиолдолд хоёр намын хоорондын шууд өрсөлдөөн болох ийм нөхцөл байдал үүсч байна. За өмнө нь бол бас ийм үйл явдал болж байсан юм байна. 2022 оны сонгуулийн үеэр бол тухайн үед Ан Чосуу гэж нэр дэвшигч Юн Сок-ёлтой бол өрсөлдөж байхдаа санал хураалт болохоос нэг өдрийн өмнө бол санал өөрийгөө одоо нэрийг татаж авснаар бол тухайн үед одоо өрсөлдөж байсан Ижимён бол ялагдаж за харин Юн Сок-ёл бол ерөнхийлөгч болох боломжийг нээж байсан учраас энэхүү хоёр нам хоорондоо дэмжлэгээ одоо нэгтгэх явдал нь бол эсрэг одоо өрсөлдөж байгаа намд нь сөргөөр нөлөөлөх магадaltaй гэж үзэж байна. За ямар ч тач бол тус улсад сонгуул бол эрчимтэй өрсөлдөөн бол явагдаж байна. За мөн нэр дэвшигчид өөрийн одоо платформ буюу нүрийн хөтөлбөрөөр танилцуулж ард иргэдээсээ санал авахыг оролдож байгаа нь энэхүү өрсөлдөөнөөс харагдаж байгаамаа.